Бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг Цэлмөн гэдэг. Би Америкийн нэгдсэн улсад нөхөр 2 хүүгийн хамтаар амьдардаг. Тэгээд өнөөдрийн гайхалтай баярын өдөр та нартайгаа уулзж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд үзэсгэлэнгөө охтууд, бүсгүйчүүдтэй болон гайхалтай сайхан ээж нартаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр бид нар бол эмэгтэйчүүд бид нар бол Бурхны цорын ганц гайхалтай бүтээл юм аа. Тэгээд өнөөдөр гайхалтай сайхан баярлж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тэгээд би өнөөдөр өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээд гайхалтай сайхан амьдралаа авч явж байгаа гайхалтай тэрхүү зүйлсүүдээс хуваалцахыг хүсэж байна. Энэ бол маш энгийн зүйлүүд байх болно. Тэгээд өнөөдрийн миний хуваалцах зүйл бол бодол юм. Бид нар хэрхэн бодлоо удирдах, зэгцэж чадсанараа хэрхэн гайхалтай, аз жаргалтай бодлоо амьдралыг бүтээх боломжтой юм бэ гэдэг талаар би ярих болно. Бодлоо хэрхэн зэгцлэх вэ гэж бидний бодлоод тархинд бол маш олон бодлоод бий болж байдаг. Тийм болохоор сайн муу буюу эерэг сөрөг бодлоодаа хэрхэн зэгцлэх вэ гэж бид жишээ ярив. Биднэрт ямар нэгэн зүйл тохиолдоход бид нар тархиндаа хүлээж авдаг. Тархиндаа хүлээж аваа боловсруулад гадагш нь эмоц буюу сэтгэл хөдлөлөөр гадагш нь гаргадаг. Бид нар тэрхүү сэтгэл хөдлөл маань бидний амьдралын үр дүн болж хувираад идэг. Ямар эерэг сэтгэл хөдлөл гаргаснаа, сөрөг сэтгэл хөдлөл гаргаснасаа шалтгаалаад бид нар амьдралынхаа тэрхүү зүйлсүүдийг тодорхой үр дүнгийн тодорхойлоод байдаг. Тийм болохоор үргэлж эерэг тийм амьдралын үр дүнтэй байхыг хүсэх юм бол бид нар бодлоо зэгцлэх хэрэгтэй. Тэгээд яаж вэ гэх юм бол гаднаас тэрхүү тохиолдсон ивентийг бид нар хүлээж авахдаа хэрхэн хүлээж авахаас шалтгаалнаа сөргөөр хүлээж авах юм бол таны амьдралын тэрхүү үр дүн харагдана, сөргөөр харагдах болно. Эргээр хүлээгээд авчих юм бол эргээр л харагдах болно шүү дээ. Тийм болохоор жишээ нь би өнөөдөр баярын өдөр учраас би нэг жишээ авъя. Нөхөр маань та нар нөхрөөсөө цэцэг ингээд авахыг хүсээд байж байгаа баг эмэгтэйчүүд маань нэг цэцгэн дуртай учраас тэгээ өнөөдөр баярын өдөр. Тэгээд орой нөхөр нь орж ирэхдээ цэцэггүй магадгүй ороод ирж магадгүй юм. Цэцгээ захиалчихсан өөрөө төрүүлээд ороод ирж болно шүү дээ цэцгнээсээ За тэгээ байж тал таны тархинд хоёр бодол төрнө. Хүүе нөхөр маань яагаад цэцэггүй ороод ирвэ намайг тоохгүй байгаа юм бах та гэсэн бодол орж ирнэ. Нөгөө бодол маань бол яах вэ нөхөр маань хөөх юм ажилтай л байж тэгтэл өнөөдөр бид нар миний баярын өдөр зориулаад эрт ажилласаа хүрээд ирлээ шүү дээ гэх юм бодол төрнө. Энэ бодлын айл нь таны тэрхүү нөхөртөөгөө үргэлжлүүлээд гайхалтай сайхан байх боломжийг бүрдүүлэх вэ? Мэдээж таны тэр ойлгож байгаа нөхөр маань хөрхөө өнөдр надад зориулаад эрт цагаа гаргаад ажилласаа хүрээд ирлээ шүү дээ гэдэг бодол маань бол бидний гайхалтай амьдралын үр дүн байж болно. Тийм учраас дараа нь мэдээ цэцэг нь ороод ирнэ. Тэгээд ингээд бид нар зөв сонголтуудыг хийгээд эхлэхээр бидний амьдрал маш гоё эргээр болж эхэлнэ. Бид нар тэгэхээр тархинд дах бодлоо эрэг байлгаж эрэг сөрөг бодлуудаа зэгцэж эрэг бодлуудыг тижээгээд эрэг сонголтуудыг хийснээрээ бидний амьдралын үр дүн эрэг байж бид нар аз жаргалтай амьдрах бүрэн боломжтой юм аа. Тэгээ энэ хүү аргыг би амьдралдаа өдөр бүр хэрэгжүүлдэг. За би бол дэлхийн гайхалтай олон эмэгтэйчүүдэд бас ингээд эргээр нөлөөлөхийг хүсдэг. Эмэгтэй хүн бол үнэхээр гайхалтай. Тэгээд тэд нартэй эргээр нөлөөж бас амьдралд нь аз жаргал бэлгэлэхийг хүсдэг юм эмэгтэй байна. Тийм учраас би дэлхийн лайф коуч Нара Томсон багшаас хичээл авдаг. Түүний гайхалтай хичээлүүдийг амьдралдаа хэрэгжүүлснээр миний амьдрал бас гэрэл гэгээтэй аз жаргалтай байж чаддаг. Тэгээд түүний бизнес сургалтын дээр явагддаг. Тэрхүү гайхалтай онцгой нэгэн хичээлийг би та нартай бас хуваалцах гэсэн. Энэ бол мөнгөний талаарх ойлголт юм аа өмнө нь ямар ойлголттой байснараа би амьдралдаа мөнгийг ямар хандлагатай байлгаснаа би ойлгосон. Тэгээ Нара Томсон багшийн хичээлээс ойлгосноор мөнгийг хэрхэн бий болгож өөртөө татах уу гэдэг энэхүү гайхалтай зүйлсүүдийг амьдралдаа би хэрэгжүүлдэг. Тэгээд энэ зүйлийг бас би та нарыг амьдралдаа хэрэгжүүлээд аваад яваасай гэж би бас хүсэж байгаа учраас энэ талаар би та нартай ярихыг хүсэж байна. За тэгээ бодол бол маш хүчтэй. Түүнийгээ дагаад мөнгө бас эерэг бас энергийг бид нарт авчирдаг. Тэгэхээр бодлоороо бид нар мөнгийг удирдах бүрэн боломжтой юм аа гэж би хэлмээр байна. Тэгээд бидний тэгээ би 3 аргыг хэлье. Тэгээд нэгд арга нь болохоор тархинд дах бидний автоматсан бодол буюу мөнгөний талаарх бодлоод юм аа би мөнгөтэй харьцаж чадахгүй, би их мөнгөтэй байх боломжгүй гэсэн юм автоматар таныг чадахгүй гэсэн тийм
эерэг бодлуудыг таны толгойд суусан тэрхүү автомат бодлуудыг та гаргаж хаях хэрэгтэй. Автоматар суучихсан, автоматар бодоод идэг те. Тэрхүү бодлуудаа одоо гаргаж хаях хэрэгтэй. Би мөнгийг хийж чадна, би мөнгийг олж чаддаг, би мөнгийг тогтоож чадна гэсэн тэрхүү гайхалтай эерэг бодлуудаар одоо солих хэрэгтэй гэж би хэлмээр байна. За хоёрдугаар зүйл бол ерөөсөө айдас. Бид нар одоо мөнгө ярьж байгаа учраас би бизнес хэлүүлж болно та тийм ээ. Тэгэхээр ямар нэгэн айдастай байгаа шүү дээ. За одоо би яана те энэ бизнесийг эхлүүлчихэнгуут одоо хүмүүс янз бүрээр ярих бах та намайг энэ гээд ингээд муулах бах та л гэж та бодоод энэ бол айдас. Та энэ айдсаа даван туулах бүрэн боломжтой. Энэ бол ерөөсөө таны тархинд байгаа бас бодол. Тийм болохоор та ерөөсөө тархинд дах тэрхүү айж байгаа айдас тэрхүү бодлоо гаргаж хаях хэрэгтэй. Энэ бол ерөөсөө таны тархинд явагдаад байгаа бодол болохоос ш одоо яг 100% одоо хүмүүс таныг одоо те ямар нэгэн байдлаар муугар хэлнэ гэсэн бодол ерөөсөө биш ээ. Тийм зүйл бол ерөөсөө байхгүй. Тийм болохоор энэ ерөөсөө таны тархинд явагдаж байгаа зүйл. Тийм болохоор та тархинд дах тэрхүү айдсаа гаргаж хаяад би чаднаа, би одоо эхлэе гэд эхлэх юм бол та чаднаа. Ер нь бол энэ дэлхий дээрх амжилттай яваа. Ихэнх хүмүүс айдсаа даван туулж чадсан учраас өнөөдөр дэлхийд гэрэлтэж чадаж байгаамаа тэдгээр хүмүүс. Тийм болохоор та бас чаднаа гэж би танд хэлмээр байна. За 3 дахь зүйл бол ерөөсөө хязгаарлагдсан бодлууд. Та өөрийгөө чадахгүй, би энийг хийж чадахгүй, би л энийг хийж чадна гэж юу аах вэ? Би одоо тэ өнөөдөр энэ бизнесийг эхэлснээрээ одоо хийж чадна гэж юу аах вэ гэж бодож байгаа бодлууд юм аа. Та өөрийгөө хязгаарлаад байна. Бити хязгаарлаа. Та өөрийгөө өөрчлөх бүрэн боломжтой. Энэ бол ерөөс танаас 100% шалтгаалнаа. Тийм болохоор та өөрийгөө тэр хязгаарлаад байгаа бодлуудаасаа салах хэрэгтэй. Тэрийг одоо ерөөсөө авч хаяа тархинасаа. Тэ би чадна, би энэ хүү зүйлийг хийж чадна. Амжилт нь үр дүн нь одоо хамгийн гайхалтай байх болно гэж та өөртөө итгүүлэх хэрэгтэй. Би өөртөө би чадна гэж итгүүлэх хэрэгтэй. Энэ бол өөртөө итгэх итгэл юм аа. Бас өөрийгөө тэр удирдах байгаа бодолч юм аа. Тэгэхээр та одоо бодлоо эерэг болгох хэрэгтэй гэж би танд хэлмээр байна. Тэгээд аз жаргалтай хүмүүс бол одоо ерөөсөө бодол нь эерэг байдгаа гэж танд хэлмээр байна. За энэ гадаа баярын солиод бод чинь. За тийм болохоор ингээд та бүхэн маань болохоор ингээд бодлоо зэгцлээд аз жаргалтай байснараа одоо тэр өөртөө хүсэж байгаа тэр зүйлүүдээ бий болгож чадна гэж би та нартай хэлмээр байна. Тэгээд өнөөдрийн миний ярьсан зүйл одоо таалагдсан гэдэгт би итгэлтэй байна. Тэгээ өөрийгөө үнэлж өөрийнхөө бодлыг зэгцэлж чадсанараа та одоо өөртөө итгэж чадсанараа та сайхан амьдрах бүрэн боломжтой шүү бүсгүүчүүдээ хүмүүсээ тий. Тэгэхээр өнөөдрийн ингээд миний видеонд цаг гаргаж намайг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Бодол бол маш хүчтэй. Бодол бол бидний тархинд одоо хамгийн хүчтэй нөлөөлж чадаж бидний амьдралыг аз жаргалыг бий болгодог хамгийн гайхалтай зүйл юм аа. Бодол бол хүч юм аа. Тийм болохоор бид нар өөртөө байгаа хамгийн тэр гайхалтай оюуны тэр өмчөө бид нар эргээр өөрчилж бид нар амьдралаа эерэг болгох бүрэн боломжтой шүү гэж хэлмээр байна. Та нар чаднаа. Би чадсан учраас та нар чадна. Тийм болохоор та нар маань эерэг бодолтой байж бүх зүйлсийг сайхан одоо эргээр хүлээж авснараа аз жаргалтай амьдрах бүрэн боломжтой юм аа. Тэгээ өнөөдрийн гайхалтай тэрхүү баяраа сайхан тэмдэглэн өнгөрүүлээрэ. Надад анхаарал тавьсан та нартаа маш их баярлалаа. Баяртай.